Hi guys. Шинэ бичлэгтэй тавтай морил. За би өнөөдөр яах вэ гэхээр Casetify гэд брендийн нийт надад одоо юм 7 ширхэг хайрцаг байна. Долуулаа өөр бүтээгдэхүүн. Тэгээ эднэр дээр ревив хийлээд сэтгэлдээ хуваалцаад оноо өгье заяа. Би ер нь бол Casetify брендийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч хэрэглэдэг болоод одоогийн байдлаар нэг хагас жилийн орчим хугацаа өнгөрч байна. Өмнө нь бол би Otterbox хэрэглэжсэн. Тэгээ Otterbox бол жоохон галтартчтэй мэлээ өнгө нь хуурчдаг болохоор надад таалагдаагүй. Тэгээ хичнээн утсыг маань маш сайн хамгаалдаг ч гэсэн бас хөөрхөн царайлаг кейстэй баймаар байсан болохоор тэр бол таалагдаагүй. За тэгээд эхнээс нь эхлэе. За энэ болохоор жишээний юм бүрэнхий одоо хайчч хүүе. Энэний хайрцаг байна заяа. За энэ болохоор яадаг вэ гэхээр утасны кейсний ингээд артталтнаас хоромслогдоод за тэгээ ингэж стенд болж утсыг тогтоодог. Тэгээд бас дээшээ мэшээ хараад хэвтээд юм үзэхдээ ингэж үзэх. Эсвэл нөгөө дээрээс селфи мэлфи хийхэд энэ айгу зайжгүй байдаг. Энэний үнэ нь штэ 124,900 гэж энэ заяа. За үнэндээ бол ерөнхийдөө соронцлогдож байгаа байдал болон үзмжийн хувьд материалын хувьд бол үнэндээ таарсан. Тэгээ тогтоохын хувьд бас тунд ажгүй. Гэхдээ би нөгөө яг саяны харуулсан энэ кейсийн камернаасаа тогтоогчтой болохоор энэ бол нэх надад яг хэрэгтэй байгаагүй. 10-аас 8. Дахиад ийм жижиг хайрцаг байна. За энэ болохоор 139,900 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн байна. Тэгээд тэрэнд нь болохоор энэ байгаа байхгүй. За би яг ийм үүлтэй ингээд хасалсан юмнуудыг нь хамгийн анх авч исэн цуглуулж. За тэгээ энэ болохоор ингээд яг стенд болдог. Тэгээ карт ордог гол нь. Тэгээ карта гаргаж оруулахад бүр амар эвтэйхэн заяо. Тэгээд яг нэг юм нь ингээд гарт жоохон том баригддаг. Бусдаар бол энэ бүр үнэхээр worth it заяо. Энэ бүр 139,900-аар авлаа гэхэд энэ ингээд бүр насны хэрэглээ. За ингээд би аваад амар удаан хэрэглэж байгаа ч гэсэн ингээд булангаасаа муухай болсон юм байхгүй. Үнэхээр царайлаг хэвээрээ байгаа. Энд бол би 10-аас 10 оноо өгнө. Шилэн алт байна утасны. За утасны шилэн алт ер нь бол ингээд булангаасаа хагарч магараад аягүй хэцүү байдаг штэ. Тэгээд надаа энэ шилэн алт бол маш удаж байгаа. За үнийн хувьд 139,900 юм байна заяо. Тэгээ би энэ шилэн алтыг хамгийн сонирхож бүр дурлаж шунаж авсан юм нь нөгөө ингээд өөрөө наадаг заяо. Дотроо ийм нөгөө юутайгаа шилэн алттайгаа ирдэг. Тэгээд дотроо ингээд заавартайгаа яа. Тэгээд би энийг бүр үнэхээр дурлж авсан. Тэгээд энэ ч гэсэн үнэхээр зөв сонголт байсан. Ямар их таалагдчихж байгаа. Тэгээд анх удаа ийм юм нааж үзэхдээ жоохон фейлсэн заяа. Тэгтээ яг энэ бол үнэхээр гоё эсэн. Тэгээ YouTube дээрээс нөгөө утас аваад unboxing хийгээд өөртөө ингээд шилэн алтаа наалж байгаа бичлэг амар хүздэг гэсэн болохоор энэ бол үнэхээр их таалагдсан. Сэтгэл ханамж 100% заяа. Тэгтээ шилэн алт гэхэд жаахан үнэтэй. 10-аас 9. За дараагийн хайрцаг бол кейсний хайрцаг байна. За энэ кейсний давуу тал нь юм бол дотроо нөгөө лацтайгаа байдаг. Тэгээд лацсан дээр нь QR код байдаг. QR кодыг нь уншуулангууд яг одоо нөгөө оригинал official site руу н ороод бүр ингэ загвар нь өөрөө гараад ирдэг. Тэр нь амар гоё заяа. Тэгээд энэ болохоор 279,900 гээд яг саяны харуулсан энэ кейснийхээ байхгүй. Эндээ ийм рингтэй кейс нь артлынхаа зураг ямар ч гэсэн яг энэ төрлийн кейс нь 279,900-аар зарагддаг. Тэгээд надаа энэ бол үнэхээр таалагдсан. Яг ингээд өөрөө байхад нь энэ бол үнэхээр царайлаг, гарт эвтэйхэн, мөн дээрээс нь шаардлагагүй. Би энэ кейсийг одоо баг ингээд нэлээдэн сар хэрэгжилж байгаа заяа. Тэгээд энэ нь бол амар хэрэг болдог. Кино мино үзэх, ингээд юм хүм үзэхэд амар хэрэг болдог. Гэтэ нэг юм энэ хамгийн нөгөө нам өндрөөс хамгаалдаг кейс нь гэх юм уу? 1.5 м илүү 2 м-ийн өндрөөс утсыг унахад хамгаалдаг кейс байгаа. Гэтэ царайлаг бас энэ нь хэрэгтэй. Нэмэлт бүтээгдэхүүн одоо түрүүний стенд авч байгаа бол яг уу энэний нэг шаардлага байхгүй мөлий. Тэгэхээр энд 10-аас 10 дангаар нь хэрэглэж байгаа хүмүүст бол энэ бүр 10-аас 10 шүү. За дараагийн хайрцаг дахиад кейсний хайрцаг байна.
За энэ кейс нь болохоор 319,900 төгрөгийн үнэтэй. Энэ кейс байна. За энэ болохоор яг Casetify брендийн үндсэн загвар буюу ингээд үсгнүүд нь ингээд нийлчихсэн юм загвар байгаа. Тэгээд булангийн хамгаалттай. Тэгээ энэ болохоор 6 метрийн өндрөөс хамгаалдаг заяа. Эннээс бүр нэг амар булангийн хамгаалттай кейс байгаа. Тэгээд ер нь бол энэ ингээд нэмэлт хэрэгсэл аваад хэрэглэхэд бүр хамгийн best of best choice бол ерөөсөө л энэ байсан. Би бүр энд амар дуртай байгаа. Гэхдээ яг нэг юм нь би ингээд микрофоноо залгахаар нөгөө тулаад орохгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ жоохон зузаан болохоор. Гэтэ энд 10-аас 10 би бүр энд амар хайртай байгаа. Бүр амар гоё заяа. Үнэхээр гоё. Гарт бүр амар эвтэх ингээд барьж марихад айгүй гоё. Тэгээ мэдээч хэрэг бас ингээд шаарлахгүй, харлахгүй, муухай царай муутай болохгүй. Тэгээ би энийг 6 сарын 1-нд авсан байхгүй юу. Тэгээ өнөөдөр бол 7 сар гарсан байна. Сар гарны хугацаанд хэрэгэлсэн. Энэ өстой гоё байгаа. За дараагийн хайрцаг нь бол ийм хайрцаг байна. Энэ болохоор ийм утасны зөвлөлтний хайрцаг байгаа. Энэний үн хэд юм болоо? Хайрцагн дээр үн байхгүй байна. Энд гэхдээ ямар ч тааш нэг 300 эдтэй байсан. За тэгээд дотроос нь юу гарч ирсэн мэй гэхээр ийм утасны зөвлөлт гарч ирдэг байхгүй юу? Энэ болохоор хоёр янзаар одоо утсанд ингээд хэрэглэж болдог. Ингэж өөрч болно. Тэгээ энийг уртсгаж богиносгоо штэ. Өөрч болно тэгэнгүүтээ энийг нь салгаж аваад за түр хүлээж аваарай. Салгаж аваад биш дээ. Ингээ бугууных. Ийм богинохон болчдөг. Ингээ бугундаа хийгээд утсаа ингээд бариад авч явдаг. Тэгээ энэ бол амар бат бүхэн амар гоё. Тэгээ бас нэлээд удаан хэрэгжилж байгаа энэ одоо энэ хэсгүүд нь ямар ч тийм галтайсан эсвэл нөгөө өнгөн арилсан гэдэг ч юм. Тийм юм байхгүй. Илэгцэн юм байхгүй. Тэгээ би энийг аваад ер нь бол нэлээд бас удаж байгаа. Тэгээ энийг бол яг ингээ уул муул гарахтаа нэлээд иш тишээ явахтаа энийг спорт хувцас өмсгөөрөө энийг үрчтэй юм. Тэгээ утсаа ингээд цүнхэндээ ихгүй, карманда ээж кармагаа хөндрүүлэхгүй ийм юм зүгээр явчихаар амар амар байдаг. Ер нь л амар гоё. Энд 10-аас 10 10-ыг өгчээ. Заяа. Би тэгтээ нэг рейлэн дээр 10-аас 9 гिचгсэн баха. Тэр нэг юм нь нөгөө нэг ингээд зүүцэн бахта утсаа заавал ингэж одоо зүйлтэй хөдөлгөж утсаа урдаа авчирч хэрэгэлдэг нь 10-аас 9 болсон санагдчихээн. За дараагийн хайрцаг бол энгийн crossbody байна. Энэ болохоор 209,900 гэсэн хайрцаг байна заяа. За тэр дотроос юу гарч ирдэг вэ гэхээр ийм утасны зөвлөлт гарч ирдэг. За энэ болохоор хоёр үйлдэлтэй биш зүгээр ингээ урт богино болгодог. Ингэж зүүж болно, үүрч болно. Энийний давуу тал гоё юм нь утсаа ингээ зүүцэн бахад утас ингээ хөлөөтэй хөдөлдөг болохоор энэ надад амар их таалагддаг. Тэгээ ямар ч хувцлалтан дээр зохицдог заяа. Энэ бол бүр ямар ч хувцсан дээр зохино. Тэм болохоор тэгээ энэ ингээ бас амар бат бөх. Тэгээд энэнд бол бүр 10-аас бараг 11. Энэ бүр амар гоё заяа. Та хэд яг үнэхээр crossbody авъя гэж бодох юм бол энийг аваарай. Энэ дээрээс нь өгний сонголт амар ихтэй. Нөгөөх нь бол харуулan саадл хоёрлог өгний сонголттой байдаг. За тэгээд юм байна. Casetify брэнд Монголд орж ирээд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байгаа. Тэгээд бүр ингээ анх Монголд орж ирээгүй байхад нь бүр гадагшаа явж заавал ингээд авмаар санагдах хэмжээний тийм гоё үнцэнтэй брэнд. Яагаад гэхээр дахин боловсруулагдсан материалаар хийгддэг. Тэр нь маш их одоо үнцэнтэй. Ер нь бол дээрэс нь шаралдаггүй учраас ингээд нэг удаагийн жоохон үнэтэй худалдаа авалт ч гэсэндээ утсыг маань хамгаалахаас гадна одоо царим муутай болохгүй гэдэг чинь бидний хувьд ингээд асар том хүлээлтчүүдээ утасны кейсний хувьд. За тэгээ принтний үед амар олон сонголттой их мэтчлэн зөндөө юм байдаг. Тэгээд ер нь бол Casetify брэнд орж ирээд ийм байна. Тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.